жил болгоны 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт 16 цагаас олон нийтийг ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлаг сургуулийг пүрэв гарагийн 16 цагт зохион байгуулах асуудал тусгагдсан. За энэ журам батлагдсанаас хойш Эдүгэ онцгой байдлын ерхий газраас шадар сайдын ажлын албатай хамтраад ус үндэстэн даяараа 14 удаагийн дадлаг сургуулийг зохион байгуулж явуулжээ. За энэ хугацаанд бас ковидын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад 20-22 оны хугацаанд бол энэ дадлаг сургуулаа хийж амжилтгүй түр хугацаагаар зогссон. Олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлаж байсан учраас бид энэ дадлаг сургуулийг төрдөө бол хийгээгүй байсан. Тэгээ энэ жилээс эхлээд энэ дадлаг сургуулаа идэвхтэй зохион байгуулах, ард иргэдтэй сургалт хүргэх, сурчлагын мэдээлэл өгөх, хамралтыг нэмэгдүүлэх, дадлагжуулах, хэвшил болгох ийм шаардлагууд бидний өмнө тулгарч байгаа. Тийм учраас одоо энэ жилийн дадлаг сургуулийг маргааш бол өргөн хүрээтэй зохион байгуулж явуулнаа.